Замэн хүүхдүүдээ. За өнөөдөр бид нэр бурхны найзууд одоо ямар үүрэгтэй бидний бид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдэг талаар ярина. Энэ миний охин Бузурын. Бузурын чи юу хийх дуртай вэ? Зураг зурагтай юу? За тэгвэл яг одоо бидний өнөөдрийн одоо яран дээр одоо бурхны найзуудын бидний биед одоо гүйцэтгэдэг үүргийн талаар одоо мэдсэний дараа өөрийнхөө төсөөл дээр үндэслээд одоо зураг зурж болох нь байна. Тэгээ зураг зураад одоо энэ линкэнд одоо линк авсрагдсан байна. Тэр линк рүү илгээж болно. За одоо яриагаа эхлэхээс өмнө бүгдээрээ дуу уулзгаана өнөөдөр хамтдаа. За бэлтжээрэй. And the dream we were conceived will reveal joyful paths. The world we once believed will shine and grace. Then why do we keep strangling life? The one crucified soul. It's plain to see this world is healthy. Be God's glory. We could fly so high. Let our spirits never die. In my heart, I feel you are all my brothers. Credible with no fear, together we'll cry happy tears. So the nations turn their swords into love shares. We could really get there if we get enough for living. Be a better kid for you and for your parents and for entire human race. За бүгдээрээ дууд болоод хөгжилтэй байсан баха гэж бодож байна. За өнөөдрийнхөө ярианд орцгоно. Тэгэхээр бид нар өнөөдөр бурхны найзууд бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдэг талаар ярих байгаа. За Бузурээ сайн анхааралтай сонсож байгаа. Тэгэд хамтдаа ярилцаарай заа юу. За хэрвээ чамд юмсыг харах нүд байгаа бол чи өөрийгөө бурхны найз гэж бодож болно. Хэрвээ чамд нүд байгаа бол чи өөрийгөө бурхны найз гэж бодож болох нь за. Хэрвээ чамд үг сонсох чих байгаа бол чи бурхны найз юм аа. Хэрвээ чи амьсгалж чадаж байгаа бол мөн чи бурхны найз юм аа. За хэрв чиний зүрх зохилж байгаа бөгөөд чи бусдыг хайрлаж байгаа бол чи бурхны найз юм аа. За ямар тохиолдолд бурхны найз болох вэ? Нүдтэй. Хамартай. Чихтэй. Тарихтай. Тэ. Зүрх. За тий зүрхтэй ах хэвээр тий. Хэрв чи дуу хоолой болон ам хэлээрээ үг хэлж чадаж байгаа бол чи бурхны найз юм аа. Хэрв чиний биед судсаар чин цус гүйж байгаа бол чи бурхны найз юм. Хэрв чи үг сонсоод ойлгож шин мэдлэг олж авч чадаж байгаа бол чи бурхны найз билээ. За тэгэхээр одоо харах одоо юмсыг харах нүдтэй. Дээрэс нь үг сонсоод ойлгох чихтэй, сонсох чадвартай, тийм ээ. Тэгээд сонссон үг ойлгох чадвартай тийм байгаа тохиолдолд бурхны найз байх нэ. За тэгэхээр одоо дэлгэрэнгүй авч үзье. Бурхны найз нүд болон чихний талаар ярилцъя. Энэ болохоор Revelation номын 2:2-т бичигдсэн байгаа. Нүд болон чих нь бусдыг анхааралтайгаар ажиглан харж мөн үгийг нь сонсдгоо. Нүд нь муу хүмүүсийг харах дургүй. Харин сайн хүмүүсийн хийж байгаа сайн үлийг харах дуртай. Чих нь удал үг сонсох дургүй. Харин одоо үнэн ярьж байгаа үнэн үгийг сонсох дуртай. Юу гэж хэлсэн мөлий яаж нь? Нүд нь муу хүмүүсийг харах дургүй. Чих нь худалч хүмүүсийг сонсох дургүй. Худалч хүмүүсийн худлаа ярихыг сонсох дургүй байна тий. За нүд болон чих нь бусдын хийсэн үйлдэл хийсэн үгийг
төвчээртэйгээр харж сонсдгоо гэж байна. За бусдын эд зүйлсийг хулгайлж хувьдаа ашиглах зорилгоор бусад хүмүүсийн эд зүйлийг харахыг нүд хүсдэггүй. Хүний одоо эд зүйлсийг хулгайхийн тулд харж болох юм яах вэ? Болохгүй тий. Муухай тий. За бусдыг үзэн ядах бодол хүсэл төрүүлэх үгсийг сонсхийг чих хүсдэггүй. За тэгэхээр чих болохоор их гоё сайхан өгнүүдийг сонсхийг хүсдэг байна шүү дээ тий. За хэрв бусдын эд зүйлийг хулгайлах зорилгоор харах хөрөнгө хадгалагдаж буй газрын байршлыг мэдэх хулгайлах төлөвлөгөө гаргах чихээрээ хулгайн төлөвлөгөө сонссон бол бурхан эдгээр муу муухай үйлдэл хийдэг нүд болон чихэнд дургүй болж хайрладаггүй. Бурхан одоо тэр өөрийнх нь биенүүд 7 биетэй 7 биенийх нь одоо нэг хэсэг одоо хэсэг нь болохоор members гэж ярьдаг да. 7 биеийнх нь одоо хэсэг бүрэлдэхүүн хэсгүүд нь болохоор зэрэгцээ нүд чих гэж байгаа. Тэгэхээр тэр нүд чих нь муу зүйл хийгээд байвал бас дургүй болдог байна. За хоёрдугаарт нь Бурхны найз мөнхийн амьсгал. За энэ мөнхийн амьсгалын талаар бол Revelation номын 2-8 дээр бичигдсэн байдаг. За амьсгалж эхлэхэд амьдрал эхэлдэг. Амьсгалж зогсоход амьдрал зогсдог. За амьсгал байхгүй л амьдрал байхгүй. Амьсгал байхгүй л хүн амьд явах болов уу зүрээ? Үгүй. Тэ? Тэгэхээр амьсгал маш чухал тийм үү? За муу хүмүүс бусад хүмүүсийн амьсгалыг авахыг хүсдэг. Гэвч хэрв чи бурханд итгэх юм бол бурхны зөвшөөрлгүйгээр тэд бусдын амьсгалыг авч чадахгүй. За тэгэхээр бурхны одоо мөнхийн амьсгал бол бурхны учраас бурхны зүйлийг одоо бурхны зөвшөөрлгүйгээр авах боломжгүй байна. За бурханд итгэснээр чи өөрийн амьсгалыг аврах юм аа. Тэгэхээр амьсгал бол одоо чиний хувьд маш чухал зүйл. Тэгээ амьсгал бол бурханд хамааралтай. Бурхны зүйл гэж авдаг. Тийм учраас хэрвээ чи бурханд итгэжлээвэл бурхны зөвшөөрлгүйгээр бурхны эд зүйл болох амьсгалыг одоо ямар нэгэн хүн авах боломжгүй гэсэн үг. За 3-дугаарт нь бурхны найз дуу хоолой болон ам. За энэ нь болохоор Revelation номын 2:12-д бичигдсэн байгаа. Бид өөрийн амаараа илдэг болон уур уцаартай үгийг хэлдэг. Үг нь эсрэг тесрэг хоёр төрөлтэй байдаг. Энэ нь илдэг үг болон уур уцаартай үед хэлдэг үгс юм аа гэж байна. За ингээд заримдаа уурсан үедээ бол ууртай үг хэлдэг байна те. Сайхан ажтай үедээ бол илдэг үгсээ хэлдэг байна тийм үү. Тэгээд ингээд энэ хоёр өөр одоо төрлийн үгс учраас эсрэг тесрэг үгс гэж ярьж штэ тийм үү. За хэдийгээр хүн худлаа үг хэлж мэддэг боловч хэрвээ чи үнэн үг хэлэх сонголт хийсэн бол худал үгийг үгүйсгэж худал үгийг ялан дээлж чадах юм аа. Хэрвээ чи өөрөө хүсгэл юм бол худлаа хэлж чадахгүй байж болох юм байна. Тэгэхээр үг хэлнэ гэдэг бол зөвхөн чиний сонголтоос хамаарна гэсэн үг. Тэгэхээр сонголтоо ямар үг хэлэх вэ гэдэг тийм сонголтоо зөв хийх юм байна. Хэрв чи хүүхдийн Библийг уншвал Бурхны үгс чамд үнэн үгийг заах болно. Библиэс үнэн үгийг уншиж ойлгоод найздаа ярьж мэдлэгээ хуваалцах болно. За дараагийнх нь Бурхны найз зүрхний цохилт. Зүрхэнд бидний хайр байдаг. Бид нар хайрыг хаанаа мэдэрдэг вүлээ? Зүрхэндээ мэдэрдэг тий. За тэгэхээр зүрхэнд хайр гэдэг байна шүү дээ. За бидний биеийн эд эрхтний нэг нь зүрх юм аа. Зүрхний цохилт нь хайр, итгэл болон төвчээр хэмээх зан чанар мэдрэмжийн их усүр юм аа. Чи өөрийн зүрх сэтгэлдээ уучлал, амар тайван байдал, хайр, баяр хөөр, аз жаргал, итгэл болон үнэнч байдлын зан чанар мэдрэмжүүдийг мэдэрч байдаг юм аа. Хэрв чи хүн хуурах, заллах, бусдыг үзэн ядалтыг мэдэрч буй бол Бурхан ийм муухай зүрх сэтгэлтэй хүнд дургүй болж хайрладаггүй байна. За тэгэхээр одоо хүүхдүүд та бүхэн ээж аваагаа хайрладаг, найзыгаа хайрладаг, эх орноо хайрладаг, одоо бусад хүмүүсийг хайрладгийн адилаар Бурхан бас хүүхдүүдийг хайрладаг байна. Тэгэхээр одоо Бурханы хайрыг алдахгүй байхын тулд
сайн хүүхэд болох нь байна. Тийм ээ? Хэрвээ одоо сайн хүүхэд байгаад байх юм бол одоо бурхан миний хүүхдүүд гэж одоо хүүхдүүдийг одоо хайрладаг байх нэ. За. Дараагийнх нь Бурхны найз мэдрэхүй. За энэ талаар Revelation номын 3:2-т бичигдсэн байдаг. За мэдрэхүй нь бидний тархинд дах бидний бодолд тусалдаг. За бодол хаанаас ирээд хаашаа буцдгийг чи мэдэхгүй. Мөн бодлыг харж барьж болохгүй. Тиймээс том үйл мэд бурхан маань та нарын аав ээжэд мэрэгэн цэцэн ухаан өгч одоо та нарт зөв зүйлийн талаар зааж өгдөг байна. Хэрв чи аав ээжийнхээ үгийг сонсож сайтар ойлговол чи ухаантай хүүхэд болно. Хэрв чи аав ээжийнхээ үгийг сонсохгүй ойлгохыг хүсэхгүй байх юм бол одоо тэнийг бөгөөд муу хүүхэд болох нь байна. Тэгэхээр ээж аавынхаа үгийг сайн сонсох хэрэгтэй болох нь байна. Ухаантай хүүхэд болёо л гэж бодож ивэл ээж аавынхаа үгийг анхааралтай сонсоод тэгээд хэлж байгаа үгийн зөвгөөр сайтар ойлгох хэрэгтэй болох нь байна. Тэгээд Библи унших нь байна. Библи уншаад ойлгосноо найзуудтайгаа хуваалцаж тэгээ ухаантай сайн хүүхэд болох нь байна. За хэрвээ ойлгохгүй зүйл байгаа бол аав ээжээсээ асуугаарай. Мөн хэрвээ зураг зурсан бол одоо энэ бичлэгт одоо линк оруулна. Facebook пэйжийн линк оруулна. Тэр линк рүү зураг илгээж болно. За энэ удаагийнхаа бичлэгийг үгээр дуусгая да. Баяр таа хүүхдүүдээ. Баяр таа.